Энэ жил өмнөх жилүүдээс яа харахгүй илүү халуун зам болж байна. Хамгийн халуун зам болж байна гэж хэлж болно. Учир нь 41-ийн хэмд хүрч халсан нь Виена хотын түүхэн дэх шин дээд үзүүлэлт болж байна. Дубайтай адилхан гэсэн үг шүү дээ. Ердийн үед ер нь намайг баг байхад зуны улиралд ойролцоогоор 25 хэм байдаг байсан. 30 хэм хүрэх юм бол аль хэдийн маш халуун гэж тооцогддог байсан бол сүүлийн хэдэн 7 хоногт 37, 38 хэм орчим байх нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс өмнөх үетэй харьцуулахад маш халуун болсон. Энэ хит халалт бидний амьдралд маш ихээр нөлөөлж байна. Олон хүмүүс өдрийн дунд үед буюу хамгийн халуун үеэр гадагш гарахаа болсон. Миний хувьд үдээс хойш температур илүү улам халж байгаа юм шиг санагддаг. Тиймээс ийм халуун өдрүүдэд хүмүүс илүү ядарч сувилдаж, ирч хүчгүй болдог. Харин өглөө харьцангуй тэсвэрлэх үз гэж хэлж болно. Оройн хувьд тухайн өдрөөсөө шалтгаалаад өөр байдаг ч намайг хүүхэд байсан шиг өглөө оройдоо сэрүүхэн байдаг байсан бол одоо өглөөч оройч ялгаагүй маш халуун байна. Мэдээж гэртээ эйр кондишнер байгаа бол гадаа халуунтай харьцуулахад гэртээ байх нь илүү тайван тухтай шүү дээ. Сүүлийн үед Европт ойн төмөр гарч байна. Мөн өндөр настай олон хүн нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байна. Тэдний олонх нь ганцаараа амьдардаг, эсвэл гэртээ сэнс эйр кондишнгүй байдаг. Манай хотын ихэнх барилгууд хүйтэн цаг агаарт зориулж баригдсан байдаг учраас дулааныг хадгалах зориулалттай. Тиймээс оройн цагаар ч дулаан гадагш гарахгүй, улмаар шөнөж доторх температур 30 орчим хэм хүртэл байдаг. Тиймээс хүмүүс өдөртөө ялангуяа оройн цагаар халуунаас болж маш их зовж шаналж байна. Учир нь хөрөх ямарч боломж байхгүй юм шүү дээ. Гал төмөрийн тухайд гэвэл хаа сайгүй маш олон давтамжтай төмөр гарч байгаа нь энгийн үзэгдэл мэт болж байгаад харамсаж байна. Хүмүүс ойд байхдаа хяналтгүй гал гарахгүй байх гэх мэт зүйлдер анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрв энэ чигээрээ байх юм бол 2030-аас 2050 он гэхэд температур 50 хэмт хүрнэ гэж урдчилсан таамагласан тухай мэдээг би уншсан. Энэ халуун цаашид улмал нэмэгдэнэ. Би ирээдүйд болсон хүүхдүүд ихэ төлөө маш их санаа зовж байна. Тэд ямар зунтай тулгарах бол тэднийг хэрхэн энэ цаг агаарын эрс дэрс байдлыг даван туулах бол гэдэгт маш их санаа зовж байна. Олон хотод сэрүүцүүлэх цэгүүд байдаг. Тэнд ус, мөн сэрүүцүүлэх манан, усан манан зэрэг байгаа ч хүн болгоныг сэрүүцүүлэхэд хангалттай биш. Ялангуяа бид бодлогоо өөрчлөхгүй бол энэ халууныг даван туулахад тийм ч амаргүй. Барилга байгууламжийг хамгаалсан олон бодлого дүрэн байдаг учраас бид гэртээ агаар жуулагч буюу эйр кондишн суйрлуулж чаддгүй. Мөн эйр кондишнийг олон хүмүүс байгаль орчинд ээлгүй гэж үздэг учраас эйр кондишн суйрлуулахад эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс эх жилүүдэд бид хэрхэн энэ хит халалтыг даван туулж амьд үлдэх вэ гэдэг маш том сорилт болж байна. Ямар нэгэн байдлаар бид үүнд дасан зохицох хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн энэ бол бидний шинэ бодит байдал болоод байна. Гэвч үүнийг даван туулахад зөвхөн сенс эйр кондишн хангалттай юу? Сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүний бие тодорхой хэмжээнд өөрөө зохицуулж чаддагч ямар нэгэн байдлаар үүнд дасан зохицох, шийдэх арга хэмжээг авахгүй бол болохгүй. Гэхдээ энэ нөхцөл байдал үнэхээр аимшигтай санагдаж байна. Бидний бага байх үеиг шиг хэвийн зун дахиж байхгүй гэж бодохоор үнэхээр аимшигтай. Мөн хит ягаан туяа улам хүчтэй болж байгаа учраас бид өөрсдийгөө улам бүр хамгаалах хэрэгтэй болж байна. Энэ бол бидний заавал бодох ёстой асуудал. Эргэн тойрны хүмүүсээсээ сонсоход хүмүүс шөнийн цагаар сенс эйр кондишнер тасралтгүй ажиллуулж унтаж байна. Бүхэл шүнжэнгөө шүү дээ. Бид сэрүүцхийн тулд паркууд, нуур руу явдаг. Австралид олон нуур байдаг учраас хүмүүс тийшээ очих хандлагатай. Мөн дунаа мөрөнд хүмүүс багч гисэн сэрүүцэх боломжтой. Гэвч сүүлийн үед сонссноор усанд бие засах болон нарны тос их хэмжээгээр орсноор усыг тэмч таатай биш болгосон. Мөн усны түвшин маш бага болсон. Тиймээс одоогоор гол мөрөнд очих нь тэмч таатай зүйл биш юм. Мэдээж усан бассейнууд ч бас маш их хүнтэй, маш их алдартай болоод байна. Мөн оймод ер нь хаана ногоон байгууламж сөөдөр байна, тэнд хүмүүс цугларч байна. Нарших хит халуунд цохиулах нь бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл. Ус сайн уух хэрэгтэй. Энэ мэдчлэн хит халуун бидний амьдралд маш ихээр нөлөөлж байна. Ялангуяа европчууд ийм төрлийн цаг агаарт амьдрахад анханасаа дасан зохицож бүтээгдээг учраас амаргүй байна. Намайг урьж ярилцсанд баярлалаа.